Special Olympics Mongolia. Сайн байцгаана уу? Тож Мишель эмнэлгийн эмч Анжин болохоор байна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай олимпийн ороотой 2024 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ удаагийн үйл ажиллагаа маань бид нэр хамтран ажилласан 4 үйл ажиллагаа байгаа. Бидний хувьд тусгай олимпийн хорооны гэр бүлийн хөтөлбөрт хамтран ажиллаж эцэг их хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, амны хөндийн утсан сэргийлэх үзлэг эмчилгээ хийхэд голч хэлж байгаа. Бидний нийгэмд маш олон хөгжлийн ялгаатай хүмүүс байдаг. Тэр дундаа оюуны хөгжлийн ялгаатай хүмүүс бас нэлээдгүй байдаг. Тэдгээр хүмүүсийг нийгэмд ойлгож, хүлээн авч, тэдний тайван амьдрахад нь бидний тусламж маш хэрэгтэй байдаг. Тийм учраас бүгдээрээ тэдгээр хүмүүсийг энэ нийгэмдээ бид нартай хамт зэрэгцээ оршиж тайван амьдрахад нь өөрийнхөө зүгээс хувь хүн болон албан байгууллага бусад бүх зүг боломжоор туслан тэднийг ойлгож ажилласаа гэж хүсэж байна. Ийм болохоор энэ иймэрхүү ажиллагаа бүгдээрээ дэмжиж саж бусад хүмүүсийг уриалж байна. Өнөөдөр Монголын тусгай олимпийн хорооноос гэр бүлийн эрүүл мэнд гэсэн одоо форум буюу чуулган уулзалтыг зохион байгуулж байна. Үүнд оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй болон гэр бүл асран хамгаалагч нар ингээд хамрагдаж байгаа. За энэ чуулган уулзалтын хамгийн гол зорилго нь юу гэхээр бид нар одоо оюуны бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүс гэж их ярьдгаас тэдгээрийн гэр бүлийнх насран хамгаалагчдын эрүүл мэнд гэж ер нь ярьдаггүй орхигдуулсан байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар 4-5 эмч нар яг оюуны бэрхшээлтэй хүүхдтэй одоо гэр бүл асран хамгаалагч зориулсан тэд өөрсдийнхөө эрүүл мэндэд яаж анхаарлаа хандуулах уу, яаж зөв олох уу, яаж амьдралынхаа хэмээг одоо чанаржуулах уу талаар маш одоо үнэтэй мэдлэг боловсрол аваад мэдээлэл аваад ингээд өөрснөө суралцсан. За үүний хажуугаар сургалтын дараа бид нар энэ эцэг эхүүдийнхээ бас шүдний үзлэгт үн төлбөргүй ингээд зохион байгуулах гэж байгаа. Мөн янз бүрийн хөгжмийн болон тийм медитейшн гэж ярьдагчтэй бясалгал хийх жижигхэн хөтөлбөр байж байгаа. Энд одоо зөвхөн Улаанбаатар гэлтгүү хөдөө орон нутгаас бас нэлээд олон төлөөлөл ингээд оролцсон 40 гаруй хүмүүс оролцсон байж байгаа. Тэгээд өнөөдрийн сургалт маш өртөвчтэй олонд хэрэгтэй тийм сургалт болно гэж найдаж байна. Special Olympics Mongolia.